Урлаг руу татагдах гол үндсэн суурь нөлөөлөл бол бас ааваас холбоотой шүү дээ. Тийм миний байж байна ерөөс. Тийм миний аав, ээж, ах, эгч, дүү манайхан бүгдээрээ урлагийнхан. Соёл урлагийн салбар ерөөсөө тэр чигээрээ асар их үнцээр бүтдэг. Маш олон жил сурна. Маш олон жил ажиллаж дадлага туршлагатай болно. Маш олон жил хөдөлмөрлөл зүтгэж нэг тодорхой хэмжээнд үнэлэгдэнэ. Сайн бацхан өрх мэд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцхан минь хөтлөн өргөдөг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр миний зочноор урлагийн гавь сэтгэлтэн Сүхбаатарын Батулга уран бүтээлч найз маань хүрэлцэн ирсэн. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн найздаа баярлалаа. За өрсөнд баярлалаа. Ганцуудаа болон подкаст үзэх сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За Тулгаа маань хаан төрж өсөв айлын хит хөвөө. Би айлын 7 хүүхэдтэй айлын дундх нь дээрээсээ ч дороосооч дөрөвдөх нь байдаг. Тэгээ миний ээж одоо 9 хүүхэд төрүүлсэн. Тэгээ хоёр нь бол багтаа эндсэн байлээ. Тэгээд 7 хүүхэд төрүүлсэн. Дээрээ нэг ах, хоёр эгчтэй, дөрөв хоёр эрэгтэй дүү бас нэг охин дүүтэй. Бас манайхан өнөр болвол л да. Ер нь бол хотод 2 дугаар төрөлт төрсэн. Өсөн нутаг бол Арангаа аймаг. Арангаа аймагт одоо 10 жилийн одоо баг ангида 1-р 10 жил, за мөн 1-р 10 жилдээ 8 төгссөн. За дунд ангида Арангаа аймгийн Их Тамир суманд бас сумын сургуульд сурч исэн. Тэгээд 1-р 10 жилд төвийн 10 жилд 8 төгсөөд 2-р 10 жилд 10 төгссөн. Тэгээд 96 онд 10 төгсөөд 97 оноос одоо оюутан болол хотын иргэн болол тий. Улаанбаатар хоттой ажиллаж амьдарч чинь. Тэгээд одоо энэ жил бас нэр манай төгсөлтийн 10 төгсөлтийн 30 жилийн хойд төгсөж байгаа. Нүсэр юм болно да. Тэгэхэл байх тий. Одоо манайхан чи одоо төгсөлтүүд хийгээл явах шиг манайхан одоо хийгээл байх та. Намраас л хийх юм шиг. Тэр чинь өнгөрсөн жил зохион байгууллаа би 30 жил. Тэгсэн үү? Бүгд төгсөлтөөр Төв аймгийн 10 жил. За. Конкурс ямар сургуульд өгөөд оюутан аль сургуульд эсэлж авч хот руу оюутан болж орж иржээ. 96 онд 10 төгсөөд нөгөө Арангаа ер нь хөдөө орон нутагт чинь урлагийн сургуулийн хуваар тэр болгон ирэхгүй. Тэгээд би ч урлагийн хүн болно гэж бодсон байдаг. Тэгтэл урлагийн сургуулийн хуваар ирдгүү. Тэгээд нэг жил би аа маань бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч, бас одоо театр, чуулга, хөдөө орон нутгийн болон одоо бас сумын соёлын төвийн дүүдийн эрхлэгчээр маш олон жил ажилласан тийм хүн байсан юм л да. Алтан гад содонд Луусан доржин Сүхбат гэж манай урлагийн ахмадууд бол мэднэ. Одоо бас одоо олон 10 шавнар нь байдаг. Тэгээд аавдаа бас одоо туслах багш магш хийгээд нэг жил ер нь бол нэг хийцгүүрээд бол шалаагүй бас ажилласан. Тийм тэгээд 97 онд оюутан болсон. Тий хот руу орж ирээд би чинь хотод 97 оны хавар баха биш 96 оны намар юм байна. Өвөл юм байна. Тухайн үед одоо хүүхдийн ордны бүжгийн багш Монгол Улсын гавь жүжигчин Жаргал сайхан гэж багш байсан. Тэгээд Жаргал сайхан багшийн одоо дэргэд 45 хоногийн бүжгийн багшийн курс болоод тэгээ аав за миний хүн нэгэн урлагийн хүн болох юм чинь чи бас өөр хүн бас бүжгэлдэг. Тэгээ бүжгийн багшийн курс байна чи энд хүнд ер нь сурсан эрдэм хэлээдэг. Тэгээд би чи хүүхдийн ордонд 96 онд бүжгийн багшийн 45 хоногийн курст сурч төгсөжсэн. Тэгээд жагаа багш. Талигач. Тий. Мундаг хүн байсан. Мундаг хүн байсан. Тэгээд одоо би бүжгийн багш гэж хэлэх юм бол одоо хөгжилтэй юу гэж тийм байх вэ? Гэхдээ яг зүгээр гол нь нэг ч өдөр тэгж бүжгийн багшаар ажиллаагүй. Бүжигчин ч одоо чи нарийн мэрэгжил шүү дээ. Зүгээр яг дурсамж ярихад. Би подкаст нэвтрүүлгийн дондор зочдтойгоо хөврөлтэй. Би чи мэрэгжлийн бүжгийн газар бүжигч хийжсэн шүү дээ. Одоо гин л дээ. Хүн мөшдөг байхгүй. Өөрөөхий бөхчин шиг юм. Юм бүжиг наадам яриад. Тэг яг тэгээ гол юу нь бол би чи нөгөө 96 онд сургуульд орж чадаагүй юм да. Үеийн найзууд сургуульд конкурстэй сургууль аваад яваад гэсэн байдаг. Тэгээ би хотод орж ирээд соёл урлагийн сургуулийн кино драма ангид хэлсэлт өгөн жүжигчин болно гэж бодсон. Ирсэн байсан. Тэгсэн чи аа маань нэг өдөр өдөөнөөс хологдоод тэгээд за минийхөө энэ хөгжимжгийн коллеж 10 төгссөн. Өмнө нь бол ингээд дуулаачийн анги одоо манай номын тастын бацх гээл одоо тэгэл одоорын театрын гоцол дуучин Монгол Улсын гавь жүжигчин Наран чимэг гэдэг эволюшн хамтлагийн одоо өндөр жаргал гээл те манай уран бүтээлч найз хүмүүст мэддгээр нь хэлжлээ ч өндөр олон дуучид байсан. Тэд нар чинь 8 төгсөөд ороод яг хөгжим бүжийнхэн шиг 9 дугаар ангиасаа 1-р курсгээ явсан. Манай эсэлтээс ахуулаад 10 төгссөн хүүхдүүдийг анх удаа авсан.
Тэгэхээр нэлийн хөгшин оюутнууд орж ирж байгаа. Тийм ээ. Гэсэн үг. Нөгөө курс болоод шууд хөгжмийн ангийнхан чинь 9-өөс 1-р курс. Тэгээ би болон нэг 2 3 нөхдүүд бүр ажил төрөл хийж яагаад ороод ирсэн. Бас хөргөн амьдрал үздсэн нөхдүүд орж ирж байгаа шүү дээ. Тэгээд хөгжмөжгийн дуулаач ангид шалгалт өг миний хүүх хөргөн дуулдаг шүү дээ. Чи ер нь дуучин болвол яасан гэдэг. Тэгээ би чи уг нь жүжигчин болно гэсэн бодсон байсан. Тэгээд аавынхаа үгэнд ороод очиод шалгуулаад нэлээд их шалгалт аваад сар гарan 2 сар шахуу юм болоод нэлээд цензурж байгаа л авч яасан. Тэгээд тэнцээд орж яасан. Тэгэж хөгжмөжгийн коллеж 4 жил сураад коллеж дараад нь дахиад Суйст дахиад 4 жил сураад бакалавр буюу гоцлтуучин. Тухайн үед нэг яриул их урт төх нэг нуглаа гарцсан юм аа. Тэгээ сүүлд нь бол яг Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжилгээ ухааны сургуульд магистр төгссөн. Ингээд дотооддоо 3 сургууль төгссөн. Дотоодын бүтээгдэхүүн. Тийм байна. Тий. За уггүй ер нь өөргөө даачиж явсан байна. Тэгэхээр ер нь урлаг руу татагдах гол үндсэн суурь нөлөөлөл бол бас аавас холбоотой шүү дээ. Тийм миний байж байна. Тийм миний аав, ээж, ах, эгч, дүү манайхан бүгдээрээ урлагийнхан. Оо за. Тий. Тэгэхээр ер нь бол аав ээж маань одоо театр жуулахт соёлын төвд насаараа ажилласан. Ялангуяа хөдөө орон нутгийн театр жуулгуудыг хөдөө орон нутагт тухайн соёлын яамны томилтоор ажиллаж. Тий. Налайх, Хархангаа, Үрхангаа, Баян Хонгор гэдэг юусэн их олон аймагт тэр дундаа бүр очсон аймагийнхаа баг бүх сумдуудад очиж ажиллаж байсан. Тэгэхээр урлагийн тогоонд өссөн, сайхан болоод бас амаргүй хүндийг нь аль алийн хүүхд байхасаа тулж өссөн. Мэдэрсэн байна. Тий. Сэтгэлд яг ингээд нэг догдлуулаад үлдсэн дурсамж яддаг шүү дээ. Автаа ээжтэй урлагийн тий. Одоо ингээд нэг юм дуу сонсох юм аяа сонсох юм яг тод бодог тийм ямар дурсамж байна. Үгүй яг зөндөл дурсамж байна л да. Тий. Тэгээ одоо яг тухайн үед бас нийгэмч бас амаргүй байж ялангуяа бидний өсвөр наснд чинь 90-ад оны шилжилтийн үе төлөвлөсөн төлөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээл. Олон ургалч үзэл гарч ирээл ингээл 90 оны цагаан морин жилийн хувьсгал. Тэгэл нөгөө картын бараа мараа гэл бидний үеийнхэн ч те Очрлоо. зөндөө юм байгаа. Тэгээ яг бас ер нь их амаргүй хүнд үеийг туулсан аав ээж маань урлагийн хүмүүс цаг нар байхгүй ажиллана. Цалин цавуу багтаа тэгсэн мөртлөө цаг наргүй хагас тун сайн өдөр шөнөгүй шинэ концертын шинэ жүжиг тавина. Төлөвөтэй. Ойн баярын юунууд гэл тэгэл хөдөө орон тоглолтоор явна. Гэр орондоо баг үзэгдэхгүй шүү дээ. Тэгэл манайх ч нөгөө олон ойрхон том нь багуудаа хараал ингээл баг. Яг нэг бүр хаягдж өссөн гэх нь хайшаа юм. Гэхдээ мэдээж хүний аав ээж үр хүүхдүүдэд хайрлал халамжлал өсгөж байгаа. Гэхдээ ажил мэргэжлийн онцлогоо шалтгаалаад ер нь аав ээжгүй их удаан хугацаагаар байдаг энэ төр байсан. Яг сайхан юм гэвэл байлгүй яах вэ? Аав ээжигээ урлагийн алтан тайзнаа хараад тэнд гялдж байхыг хараад баярлан бахархан тий. Тэгэл бас нөгөө тухайн үед хотоос одоо манай Архангай аймагт чинь нөгөө урлагийнхан баригад хэрнэ. Янз бүрийн за хошуу урлагийнхан дөнгөж эхэлжсэн цөөхөн. За тэгэл кино минь гаргаж хүмүүс ирдэг. За театр жуулгуудын уран бүтээлчид ирнэ. Тухайн үеийн 90-ад оны алдартай дуучид мочд бас ирнэ. Тэгэхээр аав ээж хоёр маань хөрөхөд за энэ урлагийн хүмүүс хоол замд ядарч яваа, үлсэж яваа, ангад сангаж яваа гэл би айгүй сайн санд их тамир суманд байхад ч тэр аймгийн төвдөж тэр бүр тоогоор хоол хийгээл шүлттэй хоол тэгэл цөм бодаатай хураг одоо тэр хүнд үед чинь одоо яг үндэ бол хүнсний хомсдолт байлаа шүү дээ. Тэгэхэд чинь аав ээж хоёр ч одоо байдаг юм шавхаал би бүр айгүй сайн санд тэгэл миний дээдлийн эгч нар би манай дүүнэр бид нар ингээл халуун савнд хийж болохгүй тэр чинь халуун сав чинь жижиг бараг ховор байсан дөө халуун сав ховор байсан. Тэгээ бүр ингээд том савнд ингээл хийгээл тагтаа сав. Тэгээд бүр би аягүй сайн санд. Том 8%, 10%. Тэгээ тагтаа магтаа юм тэгэл хоол ич чинь тэгэл ингээл авичаал соёлын төв дээр театр дээр авичаал хүмүүст хоол өгөөл. Тэгэл нөгөө хүмүүс чинь уран бүтээлч чинь хөлсөн гараал хоолунд идэл чинь зарим нь өлсөж цангаж яваа хоолунд бас дандаа тийм цатгалаа явахгүй. Тэгж их одоо аав ээжи маань төмний төлөө гөөм их хоол зөөж за зарим нь бүр ирээл манаа гарч ингээл зулчин шопротлно гэдэг чтэй зулаал унтна гэх мэтлэн тэгэл эсвэл өмнө тухайн их алдартай сайхан зурагт радиогоор хардаг байсан. Тухайн чи ортой нэг үндэсний телевиз тэгээ нэг шугамын радио өөр юм сонсдгоо байсан үе. За яг хуу дараа нь тэгэл арай өөр болсон л доо. Гэхдээ тэр хүмүүс чинь ингээ манай гэрт ингээл яг нэг амьдараа гэдэг шиг ирнэ те. Тэгэл ингээл ойроос харна. Тэгээ яг олон сайхан дурсамжууд бий. Яг ер нь тэр хүмүүсийн ойроос амьдар харна харилцаанд орно тэгэл үнэхээр улагт
чанагдаж татагдсан шүү дээ яалтчгүй. Өдөр нутгаар баргээд явж хат яг тийм л байсан. Би ч бас Дуван аймгийн театрт ажиллаа. Манд нууяатай ингээл авиатуудтайгаа бос дурамтайстайгаа явна. Аливаа аймаг суманд байгаа нэг урлаг сэтгэлтэй урлагийн хамаг нас залуу насаа төрсэн хүмүүс чинь байгааг л уртаа ирчин. Тийм. Сайхан цагаан ярьлаа дэлгэтэй болж шопротлол бахаа чанаад суйнгаас ихсрэл тэгэл. Дараагийн сум хүртэл дараагийн аймаг хүртэл цэнийг авдаг. Бидний баг наснда тэрийг л харж өсөж хүмүүжлээ шүү дээ. Тэг шүү дээ. Тулгаар ямар өнгөнд дуртай? Би одоо яагаад ч мэдгүй хүүхэд байхаас ахвал цэнхэр өнгөнд их дуртай. Одоо ч гэсэн цэнхэр сорооч өмссөн байгаас өөр ирэхгүй л ингээд татагдаад тийм тий. Тий яг өнгө болгоо өөр ингэсэн кодтой байдаг. Мессежтэй байдаг. Гэхдээ яагаад ч мэдгүй цэнхэр өнгөнд дуртай. Яг Монгол хүн байна цэнхэр тэнгэр гээд бэлэгддэг. Ийм гэгээлэг өнгө. Тэгээ ер нь ингээл хувцснаар авахаар болж игэл дандаа цэнхэр юм өөрийн мэдлэг авцсан байдаг. Үндсэн өнгөнд бол үн чивэр хэл байгаа юм байна. Тий цэнхэр. Тэгээд бас ногоон. Сүүлийн жилүүдэд бас ногоон өнгөнд дуртай болоод байгаа. Арай амар тайван амарлаа. Тий ногоон өнгөнд бас дуртай болоод байгаа. Ямар хоолн дуртай? Тэгээд дөрмийн дагуу Монгол ирчүүд цөөвн дал. Цөөвн гай. Сайхан цөөвн. Гэхдээ зүгээр нэг тийм аргуунч гэдэг юм уу зүгээр мах гурал холцсон цөөвнд бол нэг дуртай биш. Нэг жоохон тийм байцаа ногоотой тий. Нэг гоё цөөвн байдаг шүү дээ. Тухайд урлагийн сургуульд орсон хүмүүс төрх хамтлаг байгуулдаг гэсэн. Ангид ч юм уу сургуулиар авах төвгөнд нийлээл. Улаанбаатар төрөөд урлагийн сургууль, мэрэгжлийн сургууль сурч хат хамтлаг байгуулж яв. Хамтлагт дээр гишүүн өдөр байсан уу? Тий. За одоо яг нэрийг хэлээд яг энэ Монголын нэлээд нэртэй улс төрч хүн манай хамтлагт байсан. Бүр анх Агапа гэж хамтлаг байгуулж байсан. Агапе гэдэг нь одоо бурхны тийм болцолгүй хайр гэсэн үг. За тийм нэртэй хамтлаг байгуулагдсан тэр сартаа манай хамтлаг татан богдчихсэн. Энийг бол би хизээш ярьж байгаагүй. Их сонин тийм хамтлаг байгуулж байсан ч явахтай байгуулах гэж оролдож байсан гэх юм уу. Үсээд тий. Албисны гэх юм бол яг би сүүлд солирлын их сургуульд өсчөөд Voice гэж хамтлаг байгуулад манай хамтлаг чинь анх Angel гэж нэртэй байсан шүү дээ. Тийм үү. Pop opera дуулдаг Angel гэж нэртэй нэг жил гараа яваад Angel гэж нэрээрээ 2 3 дуу хийж нэг клип энэ төр хийжсэн. Тэгээд тэр одоо энэ Evolution хамтлагийн дуучин Өнөр Жаргал. За Монгол Улсын соёлын төвийн ажилтдаг их чадaltaй сайн дуучин манай найз. За одоо энэ гавьяат болсон Монголын нэртэй сайхан сопрано Монгол Улсын гавь жүжигч Утган Жаргал. За соёлын төвийн ажилт Эрдэнэ Жаргал гэдэг тенор хоолойтой. за тийм. Одоо Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа. Тийм үү. Миний найз. Тий, найз маань ингээд бид нар дөрвөлэн анх Angel гэж нэртэй хамтлаг байгуулаад. Яг хөө жилийн дараа манай Өнөр Жаргал маань хүндэх шалтгаанаас хамтлагаас гараад. Тэгээд нөгөө хоёр маань нөгөө тулгаа одоо чи яг хөө насаар надаас арай дүүлдэ. Гэхдээ үеийн л найзууд юм чи. Тэгээд тулгаа чи ерөөсөө хамтлаг яхлагч болооч гэдэг. Тэгээ яг хөө би тухайн үед хамтлагийн яхлагч болоод манай эхнэр хамтлагийн менежер болоод тэгээд сайндаа биш, мундагтай биш. Тэр чинь тухайн үед продюсер хайгаад болдохгүй, менежер хайхаар өндөр цалин мөнгөнийх нь биднэрт юу авах вэ? Тодорхой нөөцөө ашиглах. Продюсер гэдэг нөхдүүд нь эсвэл гаргийн юм яриад хадуураад эсвэл манайсаад олгонд орчих уу юм болчих гээд байдаг. Тэгээд заа өөрөө яа гэх. Тэгээд хамтлагийн ахлагч буюу үндсэндээ бид нар одоо продюсинг өөрөг гүйцэтгэжсэн байгаа байхгүй юу? Би болон хамтлагаараа бид нар өөрсдөө. Тийм бай. Тэгээд бүгдээрээ хамт зүтгэл тэгэл Voice гэж хамтлагийнхаа нэрийг өөрчлөөд уран бүтээлийн бодлого гэж байгаа шүү дээ бас. Ингээд бүх юмаа өөрчлөө шинжилээд тэгээ яг гадаад pop opera тийм cover дуулахгүй Монгол уран бүтээлийн мэрэгжлийн том дуурийн дуу, мэрэгжлийн том дуучид эсвэл нийтийн дууг ингээд салчаад байна. Энэ хооронд гүүр болоход яг Монгол pop opera жанрын чиглэлээр гэх юм уу та мэрэгжлийн уран бүтээл хийж Монголын анхны. Тэгээ дараа нь манай одоо урьдтуурын дүүнер байна. Маш мундаг хамтлаг л да. Урьдтур хамтлаг бол бидний дараа байгуулагдсан. Тэгж анх гарч ирж ирсэн. Тэгээд тухайн үед бол төр төмний нэлээд гайгүй хэмжүүр цензуртай хүндэтгэлийн арга хэмжээнд өргөддөг дуулагддаг. Нэрээ манай Эрдэнэ Жаргал. Баргийн юмд очдгүй энэ төр байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Отгоо. Тийм отгоо бид нарт. Тийм Эрдэнэ Жаргал чинь Түгээн аймгийн. Тийм. Бид нар ч бас найзлалтыг нийлдэг байсан. Танай гэр бүлийн хүн Түгээн аймаг. Түгээн аймаг хаа. Манай доолын төгсөлт. Түгээн аймгийн тийм 96 100 мод хотод төгссөн Түгээн аймгийн одоо төгсөгчдийн холбооны бас хамгал баяр гүнэг зовлон жирлэн хаваалцаал явдаг. Бүх юмд нь зүтгэлдэг тийм найзуудтай хамт. Багын тийм нэг алаг нүттэй юмд гүйсэн харайсан тийм
хөдөлгөөнтэй байх байсан. Багдах гоё бүжгэлдэг сургуулийнхаа бүжгийн аврам маргуулж ирсэн юм. Би чинь бас дээр ангийнх нь ах бас тэнд од ч бид шөдөг од. За тийм бах уу. Би чинь сүдэр шигээд хип хоп рэп бүжгийн хамтлагтаа бас дуулна бүжиглэн. Танаа хүн дээр доотлын нэг давхар тэдний анги байдаг. Би тэдний ангийн хөвгүүдээс хоёр миний хамтлагт байсан. Нэг нь Наранбат гэдэг бамбууш одоо солонгостойгоо маскын жүжигч юм байсан. Нэг анги ч таадахтай танаа хүнтэй. Тий. Хурцаа идэргээд миний найзууд бидэд одоо яг өндөр настай болцсон. Тэгэл хаяа хамтлаг дуурсан. Өндөр настай. Тий, өндөр настай. Одоо бас манай эхнэрийн гэргийн ангийн мэдээж салбар бүрийн олон хүмүүс байгаа л да. Гэхдээ Монголын бас нэртэй сайхан дуучин Ишиг хоёр. Манай сайхан одоо ханийн дуу, ингийн дууны том төлөөлөл манай Дэлгэрмаа бит хоёр оюутан цагийн нэг анги байхгүй юу? Дуучин Ишиг хоёр манай гэр бүлийн үнэтэй 10 жилийн мөрөстэй багасаа нэг анги. Тийм бас сайхан дуучин. Тэглэг байх. Манай ишгээсэн дайдгүй шүү. Манай байраар зорчин наашаа цаашаа бид нар чинь найзууд. Тэглэг байх. Урлагийн таныг ер нь урлагийн босноор амьдрал хандлага ирчүүж бас ингээд нэг зоригтой төвчээртэй хатуу байх хэрэгтэй гэдэг ингээд ярьдаг. Урлаг таныг бас зөөлөлсөн үү? Хатууж болсон уу? За наач чи ер нь жоохон одоо юу гэж хэлмээр юм дээ. Би уг нь нэг хүнтэй эвтэй байхыг боддог. Ер нь одоо айлхаар зөөлөн байхыг боддог. Гэхдээ хаяа гинт тесэрч уурлна. Хүмүүс ууралж яхад уурлахгүй. Гэтэл заримдаа хүн уурлахгүй юм дээр гэхдээ ховор тохиол. Тэр нь маш ховор. Баргийн уурлахгүй юм дээр бас айгүй огцом нэлээд стресстэй ч уурлна. Тийм жоохон мэдгүй. Нэг жоохон ялгаатай. Ер нь бол яг зүгээр намайг мэдэх хүмүүс бол бүгд мэдэн дөө. Хүнтэй ер нь айлхаар эвтэй байхыг боддог. Нэг хүнийг өдөөл янз бүр болоод ахгүй. Хүн миний дургуг өргүүл тэр хүн одоо хямбгаа байна уу, хідэн хүн байна уу? Одоо өстө хаан зам байна уу хамаагүй модалцчдаг нэг тийм зам байна. Муухай замтай. Тэгээ ямар санда манай 10 жилийн нэг зарим багш нарын танаа ангийн Баттуулагын дугооны тоодох найдаг гэж томоотой царилчаад нэг уурлахаар яг шир үн тэргээд тэгдэг. Тэгээ яг урлаг бол мэдээж бид нарт зөндөл сайн сайхан юм өгсөн. Заримдаа бас энэ Монголын нийгэм одоо бид нар шиг ингээл яг цэвэр бор зүрхээрээ хин нэгний талбанд орч юм уу яваагүй одоо өнгөтэй хүн дагаж ашиг хонжоо хайж явдаггүй л өдий хүрлээ шүү дээ. Яг үнэндээ бол ингэж явж байгаа хүмүүст бол ингээд хит даруухан байгаад хахаар дээрлэхэд даврах гэдэг. Тийм тал бай. Тэгэхээр бас заримдаа бол бас нэг дотор хүн гарч ирж шүү дээ. Тэг. Ихтэл юу хингэтэл зөөлөн хүнэлтэд би жааг танилцсан цагаас хойш анзаарч ахлаа одоо хүний амьдрал баялаг өхөл зовлон янз бүрийн юм тохиолдсон ямар сандалж имлэгт хагалгаанд орчоод найз бурхан болцсон багт л хар өрөө залгаалган зөө. Тий. Хаана би имэл хэлэх гээд тэгсэн. Ингэж явт би бас чамаа бодоод уйлж хэлсэн шүү дээ. Эр хүн гэж. Хүний сэтгэл гэж нэр ямар агуу энтэй өөрөө ингэж хагалгаанд орчоод өндөө яа гэж босож гарч ирж зам дээр чамаагүй зогсож ингэж эцсийн замд нь үднэ гэд ингэж хайж хат би. Зам дээр зогсоод уйлж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Сонирм тий. Тэгэхээр ер нь яг ирчүүд аав нар ирчүүд наана ингээл хатууч анхаарах болгоч яг агчир дээр бол зөөлөн ш цаагаараа бол. Ер нь тийм шүү. амьдралдаас ингээд бид нар хаслагдаад явж байгаа өрхний ондорж байгаа хүмүүс байна л да. Хайртай аав ээж, найз нөхөдтэй доод дотны хүмүүс хэр их санагалцдаг. Саяны таны одоо найзын ярьсан тэр дурсамжийг ингээд ирээ батхад дөнгөж сайхан бид нар энэ 6 сарын 13-нд нэг дурсамж уулзалт зэнгүү хийлээ. Хотоос гадагшаа. Тэр найзынхаа дурсгал зориулаад. Тэгээд тэр өдөр бас нэлээд сэтгэл эмзэг байсан. Тэгээ яг ер нь хүний амьдралд одоо ингээд эргээд харахад хамт 10 жил сурж исэн, оюутан байсан, ажил амьдрал дээр хамтарч исэн, эсвэл танилцж нөхөрлөж ирж очиж явсан, сайж мууж явсан хүмүүс ингээд эргээд харахад нэг биш нэлээд хэдэн хүмүүс ингээ хороогийн мөксөг үзүүлсэн байна. За мэдээж одоо хамгийн одоо дотны их юм бол миний одоо хайртай аав маань 2008 онд улс тонгосны баярын өмнөхөн өд болсон. Тэгэхээр хүн ер нь хайртай дотны хүмүүсээ саналцлгүй байх. Санагалцсан. Заримдаа өөртөө ярина. Аав нь байсан бол тэр андам нь байсан бол ингэх байсан байх та, тэх байсан байх та гэх бодлоод төрнө. Тэгээ хүний сэтгэлийг ер нь хэмжиж болохгүй, хүний сэтгэлийг хашиж болохгүй. Хамгийн
юунд ч дийлдэггүй би хүний сэтгэл шүү дээ. Тийш. Тэгэхээр их чухал асуулт асуулаа. Тэгээд өргөлж санаж дурсаж хүндэлж хайрлж явдаг. Тэгээд дандаа тэр сайн сайхан зүйлийг одоо эргэж ярьж те дурсж яхахыг боддог. Тий. Өөрсдөө хэмжээнд л одоо бас чадхаараа юм гүйцээч гээл явдаг шүү дээ. Чи би чинь арга хэмжээнд очих номер 1 хүн байсан тэгэл бас чадахгүй сэтгэл урагдаал энэ их ажил амжихгүй ингээл тэгэлгүй яг хөө залбираал ингээл байлаа шүү. Одоо та бол бас их чухал хариуцлагатай ажил энэ эфир энэ юу гэдэг чинь энэ хэвлэлийн салбар чинь хүнд би бас мэднэ. Тэгээд хэцүү шүү дээ. Яг би одоо сая нэгэнт ярьсных одоо далигач гэж яриад байдаг л да. Одоо шууд би нэрлэхэд цэвэрлэгүй нэрийг хэлчихье. Муна гэж сайхан анд байла. Одоо фэйсбүүк дээр Муна гэдэг бүр фэйсбүүк хаяг нь байгаа. Одоо гэсэн тий. Тоглосон тэр нэг хүн мөртлөө хоёр хүн тоглож байгаа юм шиг аккордоо зохилтоо аялгуутайгаа хамт тоглодог. Тим авьяас үлддэг л дээ. Маш олон дагагчтай, маш гоё дуунуудыг өөрийнхөө cover-ол тоглодог. Тим сайхан анд манд байла. Дөнгөж 50 наснд өгд болсон. За би бас нэг хүнийг бас өнөөдөр ярмаар санагчлаа. Өстө дэггүйхэн үерэгсэн дөрвөн зангийн андууд гэдэг шиг харангийн нуун дээр тий гардаг шиг. Өстө шороо одож тоглож өссөн манай нэг багын найз Архангай бихтэй мөрсөн. Тэр найз маань дөнгөж амьдралд хөл тавиал нэг компани байгуулаад сурч барьж чадаагүй л тий. Ажилд нухлагтаал амьдралд нухлагтаал. Хоёр хөөрхөн хүүхэдтэй амьдарч байгаа одоодны хор тавдраар өөд болцсон. Компани дөнгөж хөл дээр бос гол явж байгаа та. Тэгэл бас тэр найзаагаа үргэлжил дурсдаг тэр анд маань байсан бол гэл хар залуугараад дөнгөж 20 идтэй нас орсон байхгүй. Тэгэл боддгийг тэгэл хүний амьдрал үнэхээр богино. Өнөөдөр бидний энд өнөөдөр энийгээ зөрөөд өнгөрч байгаа юм маргааш байх юмгүй бид нар мэдэхгүй. Яг үн байгаа үед л би энд сахуу хэлж сайныг өрөөж явах хэрэгтэй. Муна тэр ярьж ирсэн. За танаа хөхтөнгөр анхны эфемерод нэгтсэн. Янзын гоё явж байна. Найз хайж оруулах юм гээд. Оруулж амжсан уу? Амжаагүй шүү дээ. Өшөө гоё олноо. Өшөө чангарнаа, чанарчнаа явуулаа нэг бицаавна гэл. Ярьж ирсэн. Яг гоё зураг төрхөрөл ах. Үйлэц өнөөдөр ингээд урсан суух нь. Ойлаа бас тий. Толболт холбоос олж байгаа. Тэгж юм тий. Гэж бодож байна. Монголд урлагийн хүн хөсөж өгч болон урлагийн байгууллага өсөнд дэвжиж Монголд амь бүхтэй үлдэхийн тулд юу чухал гэж харддаг вэ? Маш олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Хувь урамтэлчийн хувьд, байгууллагын хувьд, хувийн хвшил төрийн байгууллага янз янзын төвшөнд байгаа. Тэр ихтэл хамтлаг дуучин ч гэдэг. Маш олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ монголчууд нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Соёл урлагийн салбар ерөөсөө тэр чигээрээ асар их үнцээр бүтдэг. Маш олон жил сурна. Маш олон жил ажиллаж дадлага туршлагатай болно. Маш олон жил хөдөлмөрлөл зүтгэж нэг тодорхой хэмжээнд үнэлэгдэнэ. Яг одоо мас одоо нийгэмд бол нэг олонний танилныг цөөхөн хэдэн хүнээрээ л төсөөлөд идэв юм шиг. Гэтэл Монголын урлагт чинь мэрэгжлийн урлагт төв орон нутагт за хувийн төрийн байгууллага театр чуулгаас гадна чөлөөт уран бүтээлчд хүнд олонд танигдаагүй мэддэггүй хэдэн мянган хүн баг шүү. Авьяастангууд. Хэдэн мянган авьяастангууд. Ард явснууд нь ч байна, мэрэгжлийн уран бүтээлч ч байна. Гэтэл тэр хүмүүсийн нийгмийн асуудал, тэр хүмүүсийн цалин бүнлүү, үнэлэмжийн асуудал их асуудалтай. Тэгээ манайхан одоо жоохон нийтлэгээрээ соёл урлагийн салбарын нэг юм зугаа цэнгэл зөвхөн баяр найран дээр байдаг найрын ширээний ард дуулж хуурддаг те хүнийг зөвхөн цэнгүүлэх зорилготой гэж харах гаддаг зарим тохиолдолд. Бүгд биш л те. Маш боловсралтай соёлтой соёл урлагийн салбарын хүндэлдэг хүмүүс зөндөө байна. Гэтэл нөгөө талдаа бол уг нь бол тийм биш юм байна. Энэ соёл урлагийн салбар гэдэг чинь хүний амьдралд урам зориг, итгэл үнэмшил, баяр хөөр бэлгэлдэг, заримдаа гуниг зовлонгийг хуваалцдаг. Энэ нийгмийн хүний нийгмийн хөдөлгөгч хүч нь баггүй. Ер нь тий. Яг уу санхүү эдийн засгийн хувьд гэдэг юм уу? Одоо эдийн засгийн маш олон тулгуур ойлголтууд байна. Тэд нар чинь бол эдийн засаг улс орны орчинд тогтнох эдийн засгийн талын том ойлголтууд. Гэтэл хүний нийгмийн сэтгэл зүйн дархлаа орчин тогтнох тулгуур байгаа чинь соёл урлагийн салбар юм байна. Тэгээ энэ талаас нь ойлгохгүй бас жоохон ухран хүчтэй ойлгодог тийм тохиолдол байдаг л. Эрүүл мэнд босрал гэж ярихсаас илүү бусад орны судалгаан дээр харж байхад урлаг уран сайхны илүү тэмцсэн хот улс орон гэмтэнгийн гаралт аюу багтай. Тий. Харьцан согтууралт элдв ийм сөрөг энергийн зүйл илүү одоо бага амар амгалан аз жаргалын гормон нэлээд өндөр
бүтээмж сайтай, хүндлэл айгүй сайтай, их мэдлэг, инээмсэглдэг ийм төр зураг харагдсан юм л. Тэг ерөөсөө яг чухал биш салбар гэж байхгүй л дээ. Бүх салбар чухал ч дээ. Тэгжээж энэ тухайн улс орон тухайн нийгэм бүрдэж байгаа. Гэхдээ Монголын одоо өнөөгийн нийгэм сүүлийн жилүүдэд яг нийгэм сэтгэл зүй их докторгүй болж байна. Ямар их сөрөг болж байна. Одоо энэ гэмт хэргийн гаралтууд энэ одоо статистик судалгаагаар үзэхэд Монгол улс ч юм бол яг үнэ хэлэхэд гамшигын хэмжээнд явж байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгэл дурдвал одоо олон юм байгаа би одоо хүндрүүлээд явах. Тэгэхээр бол энийг бол яг маш том бодлогоор цогц бодлогоор л авч явах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Тэгээ ярих юм бол зөндөө олон асуудал хүндэгдэж. Тийм. Хоёулаа тэгээд шийдвэрлэж нөгөө дүүсэнд нь очиж чадахгүй. Гэхдээ яг альж аав хүний иргэн хүний үед энэ улс орнд амьдарч байгаа учраас бидний харж байгаа үнцэн шүү дээ. Тийм ээ, сайн сайхан зүйлс өндөө байна. Гэхдээ яг олон өндрийг аваад муу мухай зүйлс битгий өндрийг аваасаа гэсэн үүднээс. Дуучдыг ингээл одоо хөдөө орнуудыг гадаа дотоод ингээл явна. Хүмүүс таарах болгонд хизээний бэлэн байдаг юм шиг занах сайхан дуулаад байгаа ч. Дэшээ суугаач гээл ингээл янз бүрээр ингэдэг. Ер нь та нөхдүүд караокед ингээл орно найз нөхөд. Хөвийн хөвсглийн журмаар. Караокед ямар дуу дуулдаг? Караокед бол их ховорхон орно. Ховорхон ба. Тэр болгон караокед ороо суугаад дуулаад ах цав байхгүй. Нэг хэсэг бол бүр ордгоо ийсэн. Яг тэр нөгөө бас зүгээр ойлгороо тий. Нөгөө хажууд нэг юм ажил мэргэжлийн онцлог байна. Бид нар чинь нэг тийм мундаг од сод гэдэг утгаараа биш шүү. Зүгээр мэргэжлийн зүгээс хажууд нэг хүн ингээл буруу зөрүү дуулаад ах чайгууд хөвгтэй байдаг. Яг үндэ. Баг ядраа. Тэгэл нөгөө өрөөнд ч юм уу эсвэл хамт байж байгаа хүмүүсээс чинь солгоорох юм байна. Буруу зөрүү дуулна. За зарим тэгжитл мэдээж алкогольны төрлийн хэрэглэн бүр далиер нь баллар шүү дээ. Тэгэхээр нөгөө ингээд жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгэхдээ би нэг хэсэг бол бүр огт ордгүй байсан. Тэгсэн чи одоо сүүлийн үед бол бас караокед орох жоохон дуртай болоод байна шүү. Тэгээ ер нь ороод хүмүүстэй хамт хаяа нэг одоо бас нэг стрессээ тайлаад дуулж муулаад явахтай тэгээд өнөөл амьдралаа инээж ханаагаал тий. Тэгээд ер нь бас ормоор юм билий. Караокед ч одоо яг тэр дууг байнга дуулдаг гэсэн юм байхгүй дээ. Өөрийнхөө дуунаас дуулаад байгаа ч тэр найз нөхдүүд санал тавих. Тийм зөндөөл гардаг. Тэгэл хаяа бас дуулж өгөх тохиолдол байна. Гарна. Тий. Тэгэл гэр бүлийн найз нөхөд. Ер нь караокед ороод ингээл сайхарч ихэнх нь ууж идэл ч юм уу инээж ханаагаал янз бүр болно. Тэгэл би голцоо дайсны зэргүүдээ сонсцгоо киноны дууг дуулж өгмөр санагдаад байдаг шүү дээ. За хотлоо. Найз маань бас хэд хүнд хаалгаанд орж байсан. Би мэднэ. Эмнэлгийн хаалгыг нилээд татсан, эмнэлгийн орон дээр нилээд хугацааг өнгөрөөсөн. Төдийлөн бас хүмүүс мэдгүй байх. Тэгэл бид нар ч гэсэн ирчүүд ингээл нилээ байна гэл хизээ хонил ер нь юм авах юм шүү дээ. Эргээд тойрох юмсан. 5 цаас тансрын шилжүүлэхгүй яавал гэл тэгжээтэл нөгөөх маань гайгүй болоод гарлаа гэн дахиад явцсан гэн ингээл шаналал явдаг. Ер нь хэд ойрхон өвдсөн түн хаалгаанд орсон шүү бас. Эдгээр зүйлсийг бас даван туулах олон цаг халуун хоногор эмнэлгийн орон дээр хөвчих юу бодож яах юм. Тий, яг хоо энэ одоо нэг гайхуулах юм биш л дээ. Гэхдээ одоо яалтчгүй том жижиг нийлсэн хүүхд байхаас ахуулаад том жижиг нийлсэн нэлээ олон хаалгаанд орсон байна. Тэгээд зарим ч яг гайгүй. Зарим нэлээ хүнд бүр амь насны залттай ч юм байла. Тэгээ яг одоо юу гэдэг нөгөө бэр бүл ойр дотныхноосоо нэг тэгж сүлийг хүмжлүүлээд байгаа. Яасаа өөртөө хайргүй юм те. Наад би ягаад хайрлдаггүй юм ч гэдэг юм уу эсвэл тиймэрхүү тохиолдол байна. Тэгэхээр нөгөө олдмол гэх юм уу одоо энэ ажил амьдралын хугацаанд өөрөөс шалтгаалсан одоо бас бэртгэн тал авах ч гэдэг юм уу те. Тийм тохиолдол бас байна. Гэтэл бас өөрөөс шалтгаалахгүй төрөлхийн бас ингээд хаалганы заалттай бас хаалганд орж ирсэн тохиолдлууд ч гэсэн байна л да. Тийм. Тэгээ яг нөгөө юу гэдэг лээ 60 хурж ухаа ороо 61-тэй гэдэг шиг одоо ингээд нас 50 руу явж гин. Тэгэл одоо л нэг юм жоохон юм боддог болох гэж байна шүү дээ. Өмнө нь бол тоодгүй байлаа. Хинэггүй байлаас олж ирчүүд аа. Жоохон хинэггүй талдаач гэдэг юм уу. Ер нь бол хүмүүс ингээд тийм айгүй тийм болгоомжтой их ханамгай айхтар хүмүүс байдаг шүү дээ. Би бол тийм биш. Ям шиг байгаа. Хүн харахад ингээд нэг гайгүй юм шиг мөртлөө. Тэгэл морь малнаас унах, бэртэл гэмтэл за одоо нуух юм алга бас нэг хилэм хэрүүл зодоо модоноос ч гэсэн болж байсан тохиолдол байгаа. Байна. За тэгэл уул овоороо би ч нөгөө хөдөө өссөн, архангаад өссөн хөхт. Хүмүүс айгаал уул хад руу авирахгүй байх би ч зөв өсөг гэл гараа явчихна. Тэ?
Тэгэл одоо юу гэдгийг гол усан дээгүүр харих эрсдэлтэй юм хум дээгүүр чинь хүмүүс чинь ингээл тойрол ингээл алхаж малхаж байгаа би чинь дээгүүр сүнхгэл харгаар гараа явчихсан. Тэгээ нэг жоохон тийм хөдөлгөөнтэй талдаач гэх юм уу. Тэгэл яриул зөндөл юм байл. Өвдөж авч бид нар чинь тэр болгоныг нэлцгнаад ингээд хилээд яриад явдгүй. Гүрийгээд төсвөлж явсараа л. Тэгээ гүрийж явж байгаа сүулт нь бүр ингээд асуудал хүндэрсэн хойно тэр чи их буруу юм байл л дээ. Тэгээ яг ер нь бол одоо ингээд би 50 арай хүрээгүй. Тэгтээ 50 руу явж гин. Ойрхон байна. Тэгээд одоо л нэг жоохон юм боддог болж эхлэх гэж байна. Нэг ийм 90 настай эмээгээс асуусан байна. Их олон хүүхд төрүүлж өгсөн. Эмээ та их олон хүүхд төрүүлж өсгсөн. Ер нь эрэгтэй хүүхэд одоо өсгөж хүмүүжүүлэх нь хэцүү үз гэсэн. Гэхдээ одоо эрэгтэй хүүхэд чи одоо эхний 60 жил хэцүү гэж байна гэсэн. За 60-аас хойш эрэгтэй эмээд 60 та хүүхэд бол хүүхэд л харагдаж байгаа. Тий. Тэгээ цааш 60 үрчэд хөдлөөд гүгээд гайхгүй л болохоор тэгээд хэмжээг нь тодорхойлж шít. Донтох ганцаардах тийм үү шантрах үед залуучуудаас ингээд уруу зам руу альтарна. За зарим үед бас урлаг соёлоор бичсэн одоо залуу халуунаас нь тэмцээн уралдаан төрүүлнэ, шагнал урамшуул аавна. Ганц нэг 100 татах, тэмдэглэх юм уу ингээл гарна. Би ч бас тэг жил явлаа. Нөгөө яргуу нааданд орно, медаль зэдэл аавна, одоолох хүслэнд орно. үүлэн дээр гарна. Тэг н арай үеийнхнээсээ жоохон тасарчуудаа гэдэл. Тэгэл бас нэг жоохон балгаал нөртүүлээл. Тэнд охинтой уулзаал энэ хөвгүүдэр томрол ингээл үйл хийж явлаа. Таны насанд бас тийм зүйл тохиолж юу? Гэхдээ яг ер нь тэгэл хүний туулдаг юм л туулал явж байгаа юм чи. Би ч одоо нэг тийм гимгүй ариу амтан биш. Тэгэл одоо яг уг нь бол юу л да. Би нэг нас 30 мөч хүртэл явал архипи юу ерөөс амсаагүй. Тий, амдаа тамхи цууж үзээгүй. Тэгжил явсан л да. Тэг яг нэг мундагч биш, мунхагч биш л хүн. Өөрөө ч хэлж байгаа шиг тэгэж бас нэг баярлах хөөрөх дууж идэх үе байсан үдсэн. Тий. Тэгээд одоо сүүлийн үед бол бас амьдаа жоохон хичээж байна. Тэгээд ер нь бол энэ ялангуяа энэ архи тамхины хэрэглээ гэдэг бол аюултай хортой. Хувь хүнд өөрт нь ч хортой, гэр бүл цаашлаа нийгэмд ч хортой. Угсаа энийг бол яста хүмүүс чихээд үжиртэл сонсцсон юм чи. Гэхдээ яг ер нь одоо чинь сая ингээ хамгийн энгийн жишээ ингээд авахад сая ингээ сүлд би энэ зүрхний нээлттэй алгаан ингээд ороход би бол яг төрөлхийн онш та намайг эмчнэр за таны онш ч юм бол нялхсан онш гэдэг шүү. Буюу 0-5 наснда энэ төрөлхийн зүрхний одоо тосгуурын ховдол тосгуурын зорхооч гэдэг юм уу. Янз бүрийн одоо гажиг байгаа штэ. Ингээ хагалгаанд ороод явах залттай байд юм байл л дээ. Тэг мань мэд чи ингээ 40 жил гүрийж явсаар байгаа сүлдээ балангаа алдчих. Яг гэхдээ төлөвлөгөө таглаанд орсон. Тэгэхээр ингээд харж яхад надтай хамт ингээд 4 залуу биш надтай нийлээд 4 залуу бид хэд ингээд нэг өдөр нэг нь урд өдөр н ороод ингээд яаж байгаа байхгүй. Тэгээ нөгөө эмнэлэгт байхдаа ингээд найзууд бол болно шүү дээ. Тэгээ тойр зогсож байгаа ярьсан чи ганцхан би төрөлхийн онштой нөгөө гурван маань олдмол буюу гол судас нь нөгөө архаг тамхиталтаас болоод гол судас нь нөгөө үүргээ гүйцэтгэж чадхаа байгаад муудцсан. Тэгээ нөгөө тамхи олон жил татах чинь нөгөөний захын мэдрэлийн судасыг байхгүй болгох. Тэгээ сүүлдээ ер нь судасны хатуурал болно. Судасны хатуурал болонгот чинь нөгөө зүрхийг голд хижээдэг тэр гол бүдүүн судас чинь эхлээ хатуураад хатуурж байгаа сүүлдээ тэр чинь ингээд үүргээ гүйцэтгэж чадхаа байгаад уян хатан чанар налга болоод баг ихнээсээ одоо яа тийм те үжирдэг юм уу нэг юм болно шүү дээ. Тийм байна. Тэгээ тэр гол судас соёлох хагалгаа магалгаа гэдээ бас л хүндэлтэй. Яг адилхан нээлттэй хагалгаанд орж. Тэгээ эмчнэр юусе хамгийн дөрөнд гэж асуух юм бэл. Та тамхи татдаг уу гэдэг. Хэрвээ татдаг бол ямар давтамжтай татдаг вэ? Хэдэн жил татж байгаа вэ? Өдөрт хэдэн татж байна? Одоо хэрэг хамааралтайг нь асуугаад шүү дээ. Тэгж байна. Тэгээ тэр гурван залуу гуруулаа тэгж байгаа. Насны хувьд бол жоохон зөрүүтэй. Тэгтээ. Яа ястаа ингэж үлээ үцэх гэж. Мэдсэн бол энэ тамхиг татдаггүй байж, эсвэл эрт хайдаг байж. Бүр үгүй хэлцэн байж. Тэгээ зарим нь бол ингээд за би ч үнэхээр тамхинаас гарна гэдэг гүрийж байгаа. Зарим нь болохоор за би ч одоо өнгөрсөн бах уу одоо тэгэл татаал дуусъя гэл. Тийм ярьж байна. Тэгэхээр эмчнэр айгүйх анхааруулт. Мэдээж уушигнд муу тамхи. Мэдээж. Гэхдээ зүрхийг ялангуяа тэр гол судас энтрийг бол амар гэмтээд юм билээ. Тэтгэм судас моц гал байна. Тэгэхээр би юу хэлэх гэсэн гэхээр одоо энэ залуучуудаа одоо үеийнхээ найзуудад болон дүүнэртээ хандаж хэлэхэд болж игэл тамхи битээ татаарай. Татдаг айлгоор багасгаарай тий. Одоо янз янзын арга байгаа шүү дээ. Гэхдээ одоо яг нэг үлгээд хараа оюутнууд маш их татчихээн. Охтууд маш их татчихээн тамхи. Тэглээ.
Гүр 10 жилийн жоохон хүүхдүүд. Би одоо бүр энэ баг болсон явдлаас үүдсэн онгоо байх гэж би боддیں۔ Нэгдүгээр курсын оюутан болсон гэдэг аавын цааш гаргаад тамхи татсан явжсэн гинэ. Тэгсэн чи болонд нэгдүгээр ангийн хэдэн бацаанууд ингээ боталцсан тамхи татаа зогсож байна. Тэгээ нөгөө ах нар ухаан тамхи азаргалд юм байна. Ваа та нар одоо хин бэ хэдэн он бай те. Та нар одоо тамхи татлаа юу гэсэн чи ах нараа уушлаараа дандаа татгүй хаяа нэг уугараад татчихдээ шүү дээ. Нэг ч зэрэг орсон. Гэхдээ гэдэг шиг нэрээ энэ арх тамхины хэрэглээ бол тоглоом биш болоод. Тоглоом биш тий. Залуучууд өөрсдөө яг дурлж ороод байна уу, сонирхож ороод байна уу мэдэхгүй. Даран дуурайх тэр юм янз бүрийн шалтгаан байна. Шалтгаан бол тоож үлзэндөө. Гэхдээ одоо тэгээд веб билүү нөгөө орлол ойлгоод татгаа шүү дээ электрон тамхи. Гэхдээ үнэхээр тэрийг үнэхээр чанартай сайн бол энэ хятад татахгүй байгаа ч гэдэг. Хөтөд хүн битгэл нохон шинжлэхгүй байгаа шүү. Тэгэхгүй манай бага охин одоо Шанхаад оюутан сурдаг байхгүй. Тэгээ охиноогоо эргээд өнгөрсөн намар очив. Манай гэр бүлийн бит хоёр. Тэгээ яг хоо ерөн Шанхаад ажил хэрэгээр хэд хэд очиж л байсан л да. Цаглаан тамхи татахгүй хятад. Монголд л татаад байна. Монголд бүр хөгшин залууг татчих. Бусад орн ч гэсэн хоригдлох нь одоо юуг нь баг соёлтой хэрэглээ. Соёлтой хэрэглээ. Бүр тэгээд нөгөө үний зөрүүтэй гангараад байгаа шүү дээ чи. Ваа гангараал ингээл босч. Тэгтээ бас нэг ийм хүмүүс бас байна миний иргэн дөрөнд. Үнэхээр ингээд тамхи утаа тамхи татчихад тэрнээсээ гарах гэж оролдлого хийгээд тэгж байна. Захилгаан тамхи татчих хүмүүс бас байна. Би тэрийг бол нэг талаар зөв гэж харж байгаа. Магадгүй шууд хайж чадахгүй ч юм уу болдгоо бол. Тэгтээ тэгийг ингээд холдуулж байгаа болчмоор байгаа. Тэгээ уг нь бүр болдог бол. Маш зөв хүмүүс л болж нөгөө талдаа байна шүү дээ. Энэ захилгаан тамхины хэрэглээ чинь бүр өстой. Утга алдсан юм билээ. Тийм байна. 10 жилийн хүүхдүүд өсвөр насныхан бүх насныхан. Тэгтээ ялангуяа тэр хүүхдүүд маш их татна. Өсвөр насны хүүхдүүд. Асар их шүү дээ. Асар их. Тэгээд эн чинь хүүхдүүдийн хажууд ч гэсэн машин дотроо багуулаад явж байна. Бусад албан газар энэ анги танхимд битүү савч гэсэн татвал. Одоохондоо монголчууд нарийн одоо хор хохирлын үзээгүй байгаа. Яг гэвэл орж ирээд 2-3 жил болж байна те. 5 жилийн дараа 10 жилийн дараа нэргсэн хон ташгаруу гэж тухайн үед нь ямар ч журам гараад ямар ч цахилгаан тамхиг хориглоод нэгэнт оройтцсан байна. Би бас тэгж л одоо имдэлтэй шүү дээ. Одоо энэ бол маш аюултай гэж харж байгаа. Тэгээд нөгөө бизнес учраас нөгөө талдаа тэгж ямар ч хор хохирлгүйгээд тархиугаалт явагдаад байна. Тэгээд эн чинь ам уралдан, гар уралдан явж ийсэн мөнгө төр худлаа хэлж авах, нууж хааж авах юм байдлаар яг ингэж үнийн дүн болон харагдах байдлаас үнэрлэх байдлаас тийм гангараа олгож ингэж өөртөө автчих шүү. Одоо баг зэн дарах гэж байна. Зоод. Одоо тэгээ эний чинь дагаад бас нөгөө хэцүү нэрт орж ирж шүү дээ. Алкогол хэрэглэн орж ирнэ гэж ороод ирсэн байна. Тэгээд энийг хослуулан ингэж явахаар чинь хайрын залуунаас одоо бид ч гэсэндээ тодорхой хэмжээнд алдаж оноо тэгээ энийг бас засварлуулад эрүүл амьдрах гэдэг хичээж байна. Залуучуудад нөлөөлөх гэл ямар нэгэн байдлаар хичээдэг. Тулгаан маань ч гэсэн бас нэг рүү анцсан сайн үйл сайн ямар нэгэн тоглолтын дээр ингээл айгүй хүн төлөвлөгөө дуулаад өөрөөс чадах зүйлээ ингээ гэр бүлийн хүнтэйгээ айгүй хамт явдаг ш танаа. Тэгдэг төрнийхээ. Ер нь чиний энэ талаар бас нийгэм хүмүүс сэтгэлдээ сайн мэдгүй бах те. Хэд хоёр гэр бүл болсон цагаас шинэ хийж эхлэв эзэнээс эхлэв ер нь энэ сайн үйл сайн нийгмийн харилцагын тийм ажлыг хийгээд байдаг ш хоёр. Тэгдэг яг үнэ тий. За ер нь бол манай соёл урлагийн салбарынхан бол бүгдээрээ л тэнд ч нэг хүн хор тавдар туслаа, тэнд ч нэг хандив аян гэхэд л нөгөө л муулуулдаг соёл урлагийн ч очоод бүгдээрээ зүтгэдэг тий. Дуураа өргөсөөр ирсэн. Бүх үе үе. Одоо ч тэгж. За энэ бол нэг асуудал. Миний хувьд бол яг мэдээж тиймэрхүү юмдаа байнга л адилхан уран бүтээлчтэй адилхан оролцоо явж байгаа. Ер нь урлагт би 99 онд тухайн сонгод урлаг Аймаг театрт найрал дуучнаар орж ирсэн. Гэрэт найрал дуучнаар. Оюутан багт. Тэгэж урлагт их урлагт гэдэг юм уу мэрэгжлийн урлагт хөл тавьсан. Тасралтгүй яг энэ салбартаа ингээд зүтгэж дандаа улсад ажиллаа. За сүүлийн 19 оноос хойш сүүлийн жилүүдэд бас удирдах ажил хийж байна. За энэ бол үндсэн ажил ачаал хангалттай ачаал байдаг. Дээрээс нь хувь уран бүтээлээ хийх гэдэг хүн ч одоо бас зөндөө л одоо хөдөлмөрлөн зүтгэн. Бидаас 15 хамтарсан бас 15 6 тоглолт 30 гаруй тоглолтын ард гарсан байна. Би мэдээж одоо миний хайны жил одоо маш их дэмжиж бүх зүйлд хамт зүтгэдэг. За тэгэхэд мэдээж тухайн үеийн уран бүтээлч найзуудтайгаа тэг хамтдаа салбарынхантайгаа гэсэн үг. За энэ бол маш их ачаал. За энэс гадна тэгээ нийгмийн сайн дурын ажлууд гэх юм аа Монголоо одоо амьдарч байгаа нийгмийнхаа төлөө жаахан ч гэсэн дэм болох юмсан гэдэг үгнээс зүйлээрээ одоо нэг 10 хэдэн байгууллагт дандаа ашигын бус, төрийн бус, хөгжлийн, залуучуудын оюуны өмчийн, хамт удирдлагын, уран бүтээлийн гэдэг юм уу одоо нэг бүрчлэн нэрлүүл нэлээд олон нэр гарна л да. Энэ одоо ингээд урлаг зүтгэсэн 27 жил байна. 99 оноос хойш. Яг адилхан төмөр замын 2 хос зам шиг
ийм сайн дурын хөшгөний ардах. Тий. Ийм ажлыг 10 хэдэн байгуулах, заримынх нь үүсгэн байгуулагч тэргүүн, founder гэдэг явна, зөвлөх, өдөрт зөвлөлийн гишүүн гэдэг, эсвэл заримынх нь идэвхтэй гишүүн гэдэг ингэж яв. Тэгээд энэ бас хүнээс маш их цаг хугацаа, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, зориулалт шаарддаг, мөнгө бас шаардна. Нэг төгрөгийн цалин авахгүй шүү дээ. Тэгдэ. Зөрүүлээд мөнгө төргөө цаг хугацаагаа зориулна. Өөрөөсөө гарна. Заримдаа өөрөөсөө гэр бүлийнхаа хоолонд гэр бүлийнхаа санхүүгийн хэрэгцээнээс зориулна. Тэгээд яг энэ нэг талаар сайн юм шиг боловч нөгөө төгөр бас хүнээс асар их ачаал стресс нэрв авдаг л да. Тэгээд цаанаасаа нөгөө зурагтцсан өгөгдсөн хүмүүс ах. Тэгээд манай зарим найзууд тэгдэг. Чи одоо би одоо ганц ажлын ард гарахгүй баста махаа зулгаа. Чи одоо энэ олон 10 хэдэн ашигын бос төрийн бос байгууллагууд, сайн дурын ажлууд. Тэгээд үндсэн ажил улсын филармон, тэгээ урлаг уран бүтээл гээл. Энэ төмийн үед яаж амжуултыг тэгэл. Заримдаа ингэ бодохоор би нэрээ яаж амжуулт юм бол гэж боддог. Амжуулсан л байдаг ш. Тэгээд харин хүнлэгийнүүдээр харахад нэрээ хэзээд ингээд хувь амжилт. Тэгээд хүний төлөө төрсөн юм шиг өрхөдөө чачаал, ар гэрээ чачаад энэ тэнд юм аччаад энэ ч хөвгт байрлуул, иймс настан байрлуул ингээл явдаг. Манай он ч бас хаазуулж дэмждэг. Тэгэхээр нөгөө сэтгэл үеийг цаанаасаа тийм ер нь явж явж гэр бүл таны жил өр хүүхдүүд гэдэг юм хамт олон ойлгож дэмжихгүй бол 1000 төрийн төлөө огт нь гүгээд явахт тий. Тэгээд тэр цаанд баярлж байгаа нөгөө азарлыг мэдэрч байгаа хамт олон хүүхд хөдөлгчүүлийг харахаар бас нэг эцэг ихтэй хийж байгаа буюу байхгүй байгаа найз хүүхдүүдэд хийж байгаа юм л сэтгэлийн өглөг гэж бодоод явдсан шүү дээ. Тийм шүү. Уран бүтээлч найз маань нэгтэй урилга хүлээж авч хүрэлцэн ярьсан юм чинь бас одоо хамтарч ажилладаг баг хамт олон хань ажилтай босод энэ үзэг сонсогчд маань зориулаад уран бүтээлээс төлөвлөлээ. Бас зүгээр таныг бас гармааргүй шүү дээ. Аа за. Болно. Яг түрүүн хоёулаа ярилцлагын хамгийн ихэнд аав ээжийнхээ тухай ярьсан тий. Тэгэл байх. За би аавыгаа хэлсэн. Миний ээжи бүжигчин, бүжгийн багш, драмын жүжигчин, кино жүжигчин хөдөлгөөний гавьны улаандаг одонд чимдийн лав хөө гэж одоо сайхан буянтай буурал би одоо нас нь 80 руу явж байна. Ямар сайхан. Тий. Тэгээд манай төвшин төгс гавьяат би одоо миний хүндэлдэг сайхан ах маань бас л биширлэг дуучтай нэг манай төвшин ахын нэг залуудаа хэлсэн дөрөв мөртөөд аялгүй бидэн хоёрын дунд аав минь байдаг. Игшиглэн бидэн хоёрын дунд ижи минь байдаг. Дуу бидэн хоёрын дунд нутаг минь байдаг. Дутуу бүхнийг дүргэж эх орон минь мөнхөд оршдгоо гэж. Мундаг хэлсэн байгаа. Манай төвшин ахын үг санаад энэ би андуураг бол. Тэрэн шиг нэг эх орны ээж нэгдүгээр батг нь аав, хоёрдугаар батг нь ээж, гуравдугаар батг нь эх орны тухай жаргаана гэж зорсондоо гэж дууг бас ингээд аялын нэг студид эмчин ингээд зүгээр намуухан сайхан аялье. Соёлын гавь зүтгэлтэнд Аштондоо гэж одоо маш мундаг миний нэг эрхэм хүндэлдэг уран бүтээлч ах маань байгаа. Эрдэнэтийн горник соёлын ордны дараагаар их олон жил ажилласан. Мундаг зохиолч, үргэлжлсэн үгийн зохиолч, яруу найрагч юм хүн байгаа. Тэр ахын шүлэг соёлын төрийн ажилтан цог дэлгэр ахын аялгаа дуучин. Өөрөө нөгөө дуучин штэ цог дэлгэр гэдэг мэдээж шүү дээ наалтан тий. Цог дэлгэр ахын аялгаа жаргаана гэж зорсондоо гэж дууг. Аялье. Шинэ уран бүтээл. Яг го шинэ уран бүтээл гэж хэлнэ. Би уран сандаа оруулаад 10 жил болж байгаа. Тэгээ нөгөө хоолой бичүүлж амжаагүй, клип хийлгэнэ гэж амжихгүй л яваад байгаа. Маш олон дуунуудын нэг гэсэн төдийлөн хүрээгүй дуу шүү дээ. Хүрээгүй. Ер нь хүмүүс мэдэхгүй. Тэгээд одоо бичүүл хийсэн, клип хийхэнсэн, хүн төрөх хийсэн гэсэн түмэн дуунуудын нэг. Гэхдээ энэ их сайхан дуу. Та нараас ингээд ажил төрөл амьдрал гэж ингэж гүйсээр байгаа сайхан уран бүтээлүүд бас ингээд харин одоо яг үнэ гаргаж чадахгүй. Би бас төвшин манай уран бүтээлийн подкастн дээр оролцсон. Кирилл Батрах хоёр. Өчнөө сайхан уран бүтээл, өчнөө бичсэн ноотууд байна. Ингээд төвкидл харагдаад ихнэр ингээд хаяглаа тавьж гин гэж шүү дээ. Тэгээ яагаад гэвэл залуу уран бүтээлчдэг үүсэж байгаа юм шиг хамгийн гол нь одоо энэ туулаад даваад гараад ирсэн уран бүтээлчд хийх юмаа хийгээд хийцнийгээ залуу үедээ өвлүүлж үлдээгээд ингээд юм аа бас ингээд зэврүүлмэргүй байх гэсэн үднээс бас өнөөдөр найз байгаа урьж байгаа шүү дээ. Үнэн уран бүтээлч ярихгүй хувь хэвсгэлийн хийдэг ажиллаж хийхгүй ингээд та нар чинь завгүйгүй гэдэг юм. Харин тийм ээ уран бүтээл их хаягдчихээн. Тэгээ одоо бас жуг дүгэлтэйгээд ирэх намарч чадвал нэг тоглолт хийх санаа байна. Зөв. Одоо амжих нүг юу? Тэгээд бодсон сансын мөнгө зөндөөл байл та. Гэхдээ би бас огт зүгээр байгаагүй сүүлийн хэдэн жил бас нэлээд хэдэн дууг нь дуулаад бичүүлээд бэлэн болцсон. Клип хийлгэж цацаж олон нийтэд хүргэж чадахгүй байгаа. Тийм бас гой гой дуунууд байгаа. Хөргөнийгээд л хугацаа алт яваад байна шүү. Тэгэл яваад. За үзэг сонсогчдод зориулаад нэг сайхан уран бүтээл байлвал тийм үү. За тэг жаргаа нэг зорсон даа гэдэг. За тэгээ хамтдаа сонсцгоо. Одоо найзтаа бас зориулъя. Баярлалаа. Подкаст сонсогчдод зориулъя тий. Үзэг сонсогчдод зориулъя.
мянган улсыгэ давнаал гээд гарсанда сургаал өмдөр хавийн судрыг айцыг авсанда жарганыгээд зорсондоо жарганыгээд зорсондоо олёолгээд гарсанда мөргөж золгоох ачтанда өгөөлгээд цорсондоо жарганыгээд цорсондоо жарганыгээд цорсондоо задал мөнгөн хорвоо туулнаад гээд гарсанда завьяалтан түмнэби жарганыгээд зорсондоо жарганыгээд зорсондоо жарганыгээд зорсондоо за ийм дуу байна да. За энэ ойр дуулаагүй. За аялгуунд байгаад байдаг үгийн баг жоохон хольт солихоо шахлаа. Гэхдээ зүг дуулсан. Бэлтгэл муудаад байна шүү дээ. Ажил гэж гоо. Дууны өмнө ярьдаг шиг. Тийм ээ, тийм бэлтгэл муудтай байна. Сая ч бас сүүлд бас эмнэлэг домлогоор яваад 2-3 сар дуулаагүй. Сайхан байна гэхдээ. Ойрд ер нь дуулаагүй, дугаараагүй. Гоё хөвгтэй дуу шүү. Шүлгийн сайхан, аялгуун сайхан. Үнэхээр наалтгаар бүр сайхан юу шүү. Тийм энэ дууг би ерөөсөө яг албан ёсоор гэх юм бол манай Соёлын гавь зүтгэлтэн даш Дондоо бахын нэг тайлан концертын дээр Эрдэнэтэд одоо хэдэн онд юм бэ чи ковид өмнө гэдэг чи 17 он билүү? Тийм. Бараг 10 шахуу жилийн өмнө 18 онд билүү 17 онд ч билүү. Нэг удаа дуулсан намайг ураад Эрдэнэтийн Горник соёлын ордны тайзан дээр зэрэгтэл маш гоё хүлээж авсан. Тэгэл зааст хотоор бол хоолоо бичүүлэл клип хийлгээл гэж бодсны бараг 10 жилийн явуулж гинөө яаж. Тэгээ одоо өнөөдөр эхэлж байна. Харин хичээлээ хийхгүй та нар. Тайзан дээр ингээд дуулж явах уран бүтээлчд үзэгчтэй аягүй холбоотой. Хайртай хүмүүс өөр хүүхэд хань ижил ээж ингээд сууж хахад нулимсаа барьж дийлэхгүй бас байсан уу? Яг уран бүтээлч хүмүүс бол ер нь юм сэтгэл зүгээ яг ялангуяа тайзан дээр бол айлхаар барих хэрэгтэй байдаг. Гэхдээ заримдаа үнэхээр нэг тийм тасардаг. Тий.
Үнэхээр ингээд дараа дийлддэггүй тийм үеуд байсан л та байлгүй яах вэ? Сайхан мэдрэмжтэй. Бүжиг бас тийм шүү дээ. Тий. Дуучид бол ингээд хоолоо зангираад юм ингээд мэдрэгддэг. Аимсгал тавчтаа юм уу ялч үл заримдаа дуугаа зогсоо уйлчдаг. Бүжиг бас тэгдэг шүү дээ. Тайзан дээр. Уйлангаа бүжиглэж шүү дээ. Оо тэгэж шүү. Тэгжээс үе зөндөө байх шүү дээ. Аавда ээж маань намайг төдийлөн нөгөө тайзан дээр харж байгааг болохоор тэгээд аав маань өндөр настай өөрийнхөө турсаахаа дагуулж ир таягтан тэр хоёр уртлыг нэ суугаад үзэж яхад тэр өөр ирэхгүй ингээл уйлаад самсаа ширхээ. тэгэл хөлс нөлмөс холдоод л үз дарж байгаа юм чи бас нэг. Тэгээд дуу бүжигээс гадна угаасаа тэгэл хөгжим жүжиг тий бүгдээрээ л яана л та. Тэгээд хүний нэг юм яагаад ч дийлдэхгүй нэг юм сэтгэл зүйн давлгаа бас заримдаа сэтгэлийн давлгаа бас орж ирдэг шүү дээ. Тийм үеуд байсан. Урлаг соёл энэ хамт олонны чинь нөхөрлөлийн нэг хайрын тойрог чинь бас битэр ярианд дурдсан өхөл зовлон баяр жаргал төр хажууд төвч тулаад байж идэх байхгүй. Тий. Гоё бас мэдрэмж шүү. Олон газрууд бий л дээ. Энэ цагта бусад мэрэгжлийн хүмүүс нэгэндээ тусдаа дэмтэй явагдсан урлаг тийм нандин мэдрэмж төрөөд идэх байхгүй. Эрхэлдэг, төндөг, уйлж шууд нулимсаар алэрхийлж чаддаг. Цэргийн цагдаагийн газар бас нэг тиймэрхүү үйл явдал болоход бас яс цагаад гүрэж идэх цаад болж. Тийм шүү дээ. Хөнгөө идэл очиж уйлж бахирж идэх юм шүү. Манайс бол ил цагаан аваа яж. Эсвэл тийм талууд байна. За яг бүдэрж алдах найз нөхдийн одоо бидний донд хүрээлэл янз бүр явж байгаа сайтай мотоо. Үүн дээр бол өөр хэмжээнд бас найз маань нөлөөлөхөл үзээд байдаг шүү дээ. Тэгээд зарим үед бас найзуудаа хатуу ширүү хэлчихгүй гарч ийн үү? Тий. Байна. Тий. Яг уу намайг тэгж ярьдаг юм байна лээ. Яг уу би түрүүн бас хоёлаа ярьжсэн. Айл болохоор хүнтэй эвтэй байхыг боддгоо. Нэг хүнийг өдөөл ч юм уу эсвэл хүнийг доромжлоол би бас тэнх хараал өгөм гэлээд яваад байдаггүй. Нэг гэдэн хөдлөөд нэг зэвүүд ургуу хоёр хөдөлжүүл яаж ч магадгүй жоохон тийм үе тесэрч гээд байдаг. Одоо манай найз маань хийж байгаа ажил мэргэжил юу хийж байгаа вэ? Халуун тушаал. Гэхдээ яг би одоо Улсын филармонд 2005 онд дуучнаар орж исэн. 2005 оны 11 сард. Тэгээд одоо болтол ингээд филармондоо сүүлийн юу юм чи одоо 21 дэх жилд ажиллаж байна. 20 жил болчихлоо. Дотор нь бас дуучин дуу ангийн дарга захиргааны аврын сайхны зөвлөлийн гишүүн ингээл мэрийг зарчмаар ажиллаж хагаад. Тэгээ миний өмнөх удирдлага маань гавьяаны амралтандаа суугаад. Тэгээ тухайн үед дотор болон гаднаас нэг 10 гадаад орчноос хэм үү юу гэх юм. 10 орчим хүмүүс яригдчихэж байгаа. Тэгээ яамны 2-3 удаагийн хурлууд дээрээс яригдаад тэгээ намайг захирлаар томилсон. Би 19 онд Улсын филармоны захирлаар томилогдсон. Тэгээ томилогдоод одоо удирдах ажил хийгээд соёл урлагийн салбартаа ажиллаад ингээд 7 дахь жилд орсон явж байна. Тий, тэгэхээр Улсын филармоны захирлаар ажиллаж байгаа. Харин хатуу даргуу зөвлөн даргуу. Одоо мэдхгүй. Гайгүй бахаа би одоо нэх тэгж хатуурхаадай гэж боддгоо шүү дээ. Өөрөө нэг хан нэлхээс урлагийн том чанагдсан болохоор. Тий, хүн болгон эрхэлсэн ажилдаа эзэн байгаад урд хариуцсан юм хийж ивэл тэгэл асуудал байхгүй шүү дээ. Өөрийн гэр хүүхдээ амар амгалан хоолтой унтад амьдарчаасаа гэдэг шиг энэ филармоныг хоолтой унтад амар амгалан хил амгүй сайхан айл шиг л амьдрал байгаасаа гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгээ мэдээж тэгэлгүй байгаа. Тэгээ мэдээж эн чинь нөгөө зөвхөн байгууллагын захирал биш чинь жижигүр цэвэрлэгчээс манаас чалгачаас ахуулаад уран бүтээлчд байна. Загиргын арын албаныхан гэж том баг бүрэлдэхүүн байна. Удирдлагын баг байна. Бүгдээрээ зүтгэж ижил энэ байгууллага урагшаа явж байгаа шүү дээ. Ард маш олон хүний аж амьдрал хүмүүжил сурлага хөтөлмөр явж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр гайгүй баха нэг айхтар хатуу биш бах уу? Монгол улсын ерөн зөөлөн талдаа бах уу? Том хат ус дээр ихаар ингээ баярлаад идэх юм би. Бахад идэх энэ олон удаа Монгол улсын нэрийг гадаатад авч явсан. Энэ хаалгаар орж гарсан маш олон хүмүүс од болсон. Монголын хэцүү үед урлагийг авч гарсан байхгүй филармон. Одоо ухнаа дараагаас эхлээд ярьдаг шүү дээ. Үүнтэй адилхан би ингээд сүртэж, омгсч идэг. Ер нь хэр олон хам бүлтэй айлын танах. Манайх ч одоо уг нь бол үндсэн хүмүүс үндсэн уран бүтээлчд болон за гэрэтүүд энэ төргээ нийлээд 180 хүн ажилдаг. Гэхдээ одоо нөгөө хэлэхэд сүүлийн одоо өнгөрсөн жилээс эхлээ явсан энэ төрийн албаны орондоо ярьлаа шүү дээ. Тэгж байна. Цомгтгол 9 үеийн цомгтгол гэдэг нэг айхтар юмд. Тэгээ одоо манайх ч бас одоо зарим оронтой дээр хүмүүс авч чадахгүй байна, ажиллаж чадахгүй байна. Чи нөгөө улс орны бас төсөв санхүү хүнд байна, төсөв бүрдэхгүй байна. Эдийн засаг нийгмийн хямралтай байна гэл. Тэгэл энэ чинь зөвхөн Монгол улс биш. Дэлхийд даяараа хямарж шүү дээ ер нь бол. Тэгж байна. Халаас олгож хийж чадахгүй. Тий.
Тэгээ тийм байна. Уг нь бол одоо номын сайдын үед би бол манай удирдлагын баг хөөцөлдөөд манай тухайн үеийн салбарын яамны бас удирдлагууд ч гэсэн дэмжлэг үзүүлээд ингээд улсын филармоны орон тооны дэд хязгаарыг 200 болгож батлуулсан салбарын сайдыг. Уг нь бол ингээд оронтой 20 үнээр нэмүүлээд байна. Гэтэл одоо төсвийн тэр 9% цомготгол гэдэг нэрийдлийн дор эргээд эсрэгээр 20 хүн асуулчаад өнөөдөр сууж штэ. Тэгээ байгаагцаа дахиад хасаа явчих шээ. Тэгэхээр чинь энд чинь төтөр домлогтой гарч байгаа хүмүүс байна. Эрүүл мэндийн шилдэгтэй хүн байна. За цалин хөл байр савны зээлтэй хүмүүс байна. Ингээл халд сольж болохгүй ингээл өөрөө чи би сая ярианд орж ш таныхаас чанагдсан хүн чинь наашаа харж инээ цаашаа харж үйлжил бараг ажил мэргэжлээ урагшлуулж байгаа шүү дээ. Тэг ер нь энэ талаар яриул их маш их асуудал байна. Асуудал. Одоо хоёлаа бас шийдвэрлэх төвшөнд байж чадахгүй ир хүмүүсийн бодол сандгал зүйл. Цаашдаа Монголын залуучуудыг бас ямар өнгө төрхтэйгээр анзаардаг. Хэр хүмүүжил одоо өмсөж зөөх тий одоо залуучуудын улс оронд оруулж байгаа хөгжил цэцгэлт. За бидний 10 настай 20 30 настай үе байлаа шүү дээ бас бид нар дайрал ирлээ. Өөрийгөө яг одоо буцаад тулгаа 20 насны дээр очил л доо чи. Гээд тэгээ одоо яг залуучуудтай харьцуулахад хэр ирээдүй харагддаг Монголын ирээдүй. За яг эхлээд өөрийгөө ярихад би бол одоо хүмүүс ингээд бирд гарч ирээл ингүүл тэгүүлгээл энэ төр янз бүрээр ярьдаг шүү дээ. Албан олоо албан босны төлөв төрөл. Хэрвээ бирд гарч ирээд өөр амьдралаар амьдрах уу гэж асуувал өөр сонголт хийх үү гэж асуудаг. Тэрэн шиг би бол яг энэ амьдралаа сонгоно. Би яг энүүгээр л амьдрна. Надад миний алдаа оноотойгоо баяр гонигтойгоо миний туулсан бүтээсэн өдий хүрсэн зам бол энэ миний зам. Тийм учраас би бол өнгөрсөндөө харамсдаггүй. Миний амьдрал алдаагаа оноо аль аль нь байгаа. Тэгэхдээ би нэг зүйлд бол итгэлтэй байдаг. Би худлаа ярьж хулгай хийж хүм уулж эсвэл өнгөтэй мөнгөтэй хүнийг дагж далдааж гэж ярьдаг шүү дээ. Тэгж амьдарч үзээгүй. Одоо нэг сүнсээ худалд нэгдэг шиг тийм. Энэ бол бас даан бардам байл. Намайг мэдэх хүмүүс мэдэн дээ. Тийм болохоор би бол өнгөрсөндөө бол харамсдаггүй. Залхуурч хэвтэж үзээгүй хүн. Монголын нийгэм, Монголын залуучууд яах вэ? Янз бүр л байна. Зарим нь жинзээ үеийнхнийг муулдаг, зарим нь сайлдаг. Жинзээ үеийнхэнтэй ажиллахад зарим нь хэцүү байна. Ажил хийхэд те. Шууд дургуун хөрвөл уучлаарай гэл халах савал гараа явчихдаг гэл. Тиймэрхүү тийм тохиолдлууд бас байх нь байдаг. Гэтэ би ерөнхий дүр зургаар нь яриа. Заавал жинзээ гэхгүй. Тийм. Монголын залуучууд аюу мундаг болсон. Үнэхээр мундаг болсон. Одоо бидний үеийнхний 20 настайдаа мэддэг, чаддаг, мэддэггүй чаддаггүй байсан зүйлсийг тэд нар мэдчихэж чадчихна. Бидний 30 наснда ухаараагүй зүйлийг тэд нар 30 настайдаа ухаарсан хийгээд явж байна. Тэгэхээр би бол одоо дараа үеийн дүүнэртээ нэг залуу үедийнх нь хаашаа би ч одоо өөрөө уг нь залуу хүн шүү дээ одоо. Уг нь бол нэг эдэр залуу. Тий, эдэр залуунаас. Гэхдээ одоо дараа үеийн дүүнэртээ гэдээ ярьч тээ. 20 настангууд 30 настангуудыг хараад маш ухаалаг, соёлтой, боловсралтай юмд хандж байгаа хандлага энэ төр шал өөр болсон. Манай үеийн ярьж ирсэн шүү. Манай үеийн зарим одоо бид нэр гэж ярьж байгаа. Бусдыг гэд ярихаар бас онцгүй. Одоо манайс үеийнхэн Бидний одоо ингээд нэгэн засахаасаа өнгөрсөн тийм зүйлсийг бол аль хэдийн дүүнэр ингээд аль хэдийн мэдсэн ухаарсан ингээд явж байна. Тэгэхээр би бол бахархдаг. Хамгийн энгийн жишээ би одоо өөрийнхөө хүүхдүүдээр юм уу хүүхдүүдийн найзуудыг хараад мэдэрч байна. Огт танихгүй гудамд таарсан залуучууд ч гэсэндээ айгүй мундаг байна. Яг түрүүний ярьсан нөгөө нэг архит амхны хэрэглээ гэдэг юм уу тэр хорт буруу зуршлууд бол байна. Тэрийг үгүйсэхгүй байна. Хэсэг бүлгэл. Тэр чинь хэсэг бүлгэн. Тийм. Гэхдээ муу юм одуулаатай. Тэрнээс хол байх юм бол манай энэ дараа үеийн дүүнер бол айгүй мундаг. Би бол Монголын ирээдүйд бол итгэдэг сайхан болно. Яг үнэ. Дандаа юм байхгүй. Тий. Найз нь ч гэсэн итгэдэг. Бид нар бас нэлээ олон зам бодолтой тойрч ингэж партайхтай явж ирсэн. Залуучууд бас харьцангуй гайгүй. Бас одоо бид нарт бас ахмад үер гоё явж байгаа. Гэхдээ бид нарт бас хүндэлтэй хэлхээч хэлчихэж байна. Асуухаач асууж байна. Сурхаач сурч байна. Тэгэхээр ер нь бол амьдрал яг явдгаар явж байна. Ямар ч сан би ирээдүйн Монголын ирээдүйг сайн санаа хардаг. Тэгээд төрлөг хүлээж авч хүрэлцэн ирсэн найстаа маш их баярлалаа. Тун завгүй их ажилтай хүн нар сараа зохицуулаад ингээд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Гэр бүлд нь ээжд нь за хайртай хамт олонд нь тийм дотны хүмүүс чинь хүүхдүүдийн хамт олноос бас баярлалаа. Тэгээд гэрийнхэндээ олон хайртай хүмүүстэй минь түргээрээ Хөктөнгөр радио бол санхны FM радио гэдгээр онцлог тийм хүмүүс хайртай юм радио. Тэгээд бид бас баг хамт олноор ингээд
FM радио 82.7 дээр явж байгаа. Тэгээд бас түрштэйгээр ингээд зочид ороод подкаст нэвтрүүлэг хийж байна. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн найздаа бас маш их баярлалаа. Хөгтөнгөр радиогийн удирдлага хамт олон маш их баярлалаа. Одоо манай Байтугай л одоо олон сайхан мундаг хүмүүс зочноор өргөжжсэн баг. Тэгээд нэг талаар тоогоод гэх юм нөгөө төгөр үнэлээд өрсөнд талархаж байна. Би ч өөрөө бас радиогийн ажлыг гадарлана. Би гэр бүлийн радио 104.5-д 2001-ээс 5 онд хөтлөгч нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. Тийм болохоор ер нь бол мэднэ гэж хэлбэл ахтах бах гадарлана. Тийм болохоор мөнх хөхтөнгөр шигэ хөхтөнгөрийн радиогийн маань ажил үйлс өдөр бүтэмжтэй байгуулдаг бай. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо хамтарч ажиллая. Маш их баярлалаа. За бас радиогийн түүхийг бүтээлчж явсан хүн ш та. Тийм. Яг үн байдгийн нэрч. Тийм. Тим хөтлөгчнөр байсан, тим FM радио байсан. Тэр тэндээс ингээ үсээд энэ хоёр тим FM радио үүсгэжсэн гээд түүгүүд айгүй сонирхолтой байд юм билээ. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн найздаа баярлалаа. Найрлагч дээгидээ баярлалаа. За үзэх сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцаая.